За сайн мэцхан уу 60 дугаар сургуулийн 4-р баг постэр танилцуулахад бэлэн болсон байна. За манай баг Дэмбэр сан налжирмаа саран солонго бэлгүн гэсэн 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа. Бид гадаад орчны агаарын бохирдол дотоод орчинд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуулт төвшүүлж постероо бэлдсэн байгаа. Үүнд PM2.5 болон PM10 гэсэн хоёр бохирдуулагч тоосон цуудыг авч үзсэн байгаа. За яагаад заавал PM2.5, PM10-ыг авсан бэ гэвэл PM2.5 нь уушгинд нэвтэрдэг тоосон зар. Харин PM10 нь амьсгалыг дагаж ордог тоосон зар учраас уушгинд өвчлөл үүсгэх, цаашлаад ураг зулбах, бронхит, астм, бага жинтэй хүүхэд төрөх гэд олон муу үр дагавартай учраас бид сонгосон. За бидний дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах хувь нэмэр гэвэл тамхи таталтыг багасгах, тогтмол агаар жуулагч хэрэглэх, агаарын чигшлийг хянах гэд олон зүйл байгаа. За бидэнд илүү наривчлан судлах болоод бууруулах үр дүнтэй аргыг боловсруулах шаардлага тулгараад байгаа билээ. За үүнд постерын маань зүүн доод буланд бидний туршилтын гол материал болох Колорадогийн их сургуулийн хөгжүүлж буй под төхөөрөмж маань харагдаж байна. За дотоод орчны туршилт маань хотын баруун урд бүсэд хаан хул дүүргийн 20 дугаар хооронд байрлах орон сууцнд хийгдсэн байгаа. За бидний туршилтанд дотоод орчны туршилт учраас багжаа халаалгүйгээр шууд хэмжилтийг эхлүүлсэн бөгөөд за нэгдүгээр зурагт харагдаж байгаачлан цон хонхорхой байсан. За хоёрдугаар зурагт өрөөнд газраас 1 м өндөрт байрлалтай 7 цагийн турш тасралтгүй явагдсан байгаа. За харин гадаад орчны агаарын чанарын мэдээллийг олон улсын агаарын чанарын платформ болох AQICN-ээс авсан болно. Зурган дээр харагдаж байгаачлан за энэхүү туршилтын үр дүн хэлцүүлгийг Дэмбэр сан тайлбарлана. За бид нэр гадаад орчны мэдээллийг авахдаа дотоод орчны мэдээлэл авсан цэгтээ хамгийн ойр цэг буюу Мишель Экспогийн харгуулын цэг дээрээс авсан. Гэхдээ Мишель Экспогийн харгуулын цэг дээр зөвхөн PM10 тоосон цэрэг мэдээлэл байдаг. PM2.5 тоосон цэрэг мэдээлэл байдгүй учраас дараагийн ойр цэг болох баруун дөрвөн замын харгуулын цэг дээрээс PM2.5 тоосон цэрэг мэдээллийг аваад хуулж авсан мэдээлэл болон дотоод орчны мэдээллээ хавсаргаад хоёр график байгуулсан ба Access програм дээр үр дүн хэсэгт байгаа програмыг графикийг харж болно. За эхний график бол PM2.5 тоосон цэргийн график байна. Хоёр дахь нь PM10 тоосон цэргийн график. Графикт синхрон зураасаар илэрхийлсэн нь болохоор синхрон гадаад орчны мэдээлэл харин шаран дотоод орчны мэдээллийг илэрхийлж байгаа. Болоо тэнхсэгт тоосон цэргийн агуулмж харин хэвтээ тэнхсэгт хугацааг илэрхийлсэн байгаа. Графикийг харвал PM2.5 тоосон цэрэг гадаад болон дотоод орчин нь цэрэг хамааралтай харагдаж байна. Харин PM10 тоосон цэрэг сул эерэг хамааралтай. Онцлог энэ хоёр нь хоёулаа цэрэг эерэг хамааралтай байх байтал PM2.5 цэрэг хамааралтай болсон. Яагаад вэ гэдгийг бид нар под төхөөрөмжөөр судалгаа авсан цэг дотоод орчны судалгаа авсан цэг харин бас PM2.5 тоосон цэрэг гадаад орчны мэдээлэл авсан цэг хоёрын маань зай холтлоо учраас энэ нь цэрэг хамааралтай гарч ийна гэж үзэж байгаа. Графикийг дахин сайн ажиглавал дотоод орчны бохирдол нь 6-аас 9 цагийн хооронд өсөлттэй байгаа гэж харагдаж байна. Яагаад өсөлттэй байгаа вэ гэвэл бидний судалгаа авсан айс маань дотоод орчны мэдээллийн судалгаа авсан айс маань 6-аас 9 цагийн хооронд хоол хийжсэнтэй холбоотойгоор бохирдол өссөн гэж үзэж байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа.